За ингээ миний YouTube сувагт тавтай морил тэгээд баг 2-7 хоног гарan бичлэг хийгээгүй байх. Тэгээд учир нь гэвэл амар завгүй байлаа. Хичээл эхэлсэн. Тэгэл хүүхдүүдээ хичээл номоос наваад гэртээ ирээл ингээд ер нь бол амар юм нэгэн хэвийн амар завгүй өдрүүд өнгөрлөө. Тэгээд өнөөдөр зав гарсан. Би өнөөдөр болохоор амар сонирхолтой юм ярих гэж бодлоо. Би ингээд сая яг ингээд зав гарсан нэг гол шалтгаан хэд хоног амар өвдсөн. Мэдгүй бага хасаа ингээ халуурч үзээгүйгээр амар халуурлаа 4-5 хоног. Тэгээд амар би сүлдсэн. Тэгээд тэрнээсээ болоод яг хичээлээсээ төрчүүлээ авцсан байгаа. Тэгээд одоо л нэг зав гараад тэгээ нэг уусаа өвдөж байхад ингээ нөгөө өөр юм яаж чадахгүй сатараа гэж бодоод нэг Netflix ухаж авч байгаа Love is Blind гэдэг reality show шиг тийм юм үзсахгүй. Тэгээд тэрийг үзсэн чинь ингээ манай нөхөр бит хоёрын амьдралтай амар ойрхон санагдаад. Гэтэ би хамгийн их хэлж үзсэн одоо дугаар нь гэсэн чинь би тэр Дубайгаас явагдсан тийм Хабибиг нь үзсахгүй. Love is Blind Habibi гэдэг Netflix-с. Тэгээд мэдээж ингээл зарим нь бүр сайн ойлгохгүй. Тэд нар гэхдээ бас өөрсдөө шууд англиар ярьчихдээ юм билээ. Тэр нь бол амар яг тэдний өөрсдийн хэлийг жоохон ойлгоход амар хэцүү юм билээ. Тэгээд ямар ч байсан тэрийг үзсэн чинь одоо нэг хэсэг одоо би нөгөө хальт ингээ ярьж өгөхөд тэнд ингээ хүмүүс хэдэн одоо бүсгүйчүүд залуучууд тэгээ миний харснаар болохоор дандаа 25-аас дээш насны оролцсон. Тэгээд нэгэнтэйгээ ерөөсөө юм хоёр өрөөнөөс орж ирээд хоёр талаасаа орж ирээд дундаа юм хаалттай. Тэгээд дуу нь шууд ингээд гарч ер нь бол нэг дуугаар нь мэдэрнэ. Хоолоогоор нь. Тэгээд сэтгэл зүйтэй нь ярилцсан л гэсэн үг юм байлаа. Ер нь яг дотоод хүний мэдэж байгаа. Тэгээд нэгээ сонгоод одоо тэр нэг хэд хоног өгсөн байгаа. Тэр дотроо одоо нэгээ сонгоод окей Egypt хоёр ингээд бараг хурмилхуул гэсэндээ би бүр тэрийг одоо хүртэл итгэхгүй л байна. Натаа ингээд гэрлээчгээ гарч байгаа байхгүй. Тэр өрөөс тэгээ гараад нэг хэд хонжоод далайн эрг мэрэгт одоо ингээ хамт болцож байгаа. Тэгээд 3-7 хоногийн хугацаанд дотор гэрлэхэр болсон. Одоо 3-7 хоногийн дараа ингээ гэрлэхэр болсон. Тэгээд тэрийг харчаад одоо нөгөө би одоо нөхөртөөгөө танилцсан нас маань болохоор 21 таагаад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэд нар болохоор ч ингээ бүр амьдрал үтцсэн. Одоо дандаа 25-аас дээшгээ зарим нь бүр 30 гарцсан тийм хүмүүс байсан. Тэгээд нилээн ийм сонин тэгээд амар сонирхолтой санагдсан надад. Тэгээд тийм болохоор нь би яг тэр дундаас яг нэг хос яг гэрэлсэн. Яг ингээд нэгэнтэйгээ бүр үнэхээр гоё тохироод миний хувьд ч гэсэн амар гоё тохирсон санагдав. Тэгэж гэрэлсэн. Тэгээ би бодоодсэн чинь бараг ингээ маань нөхөр бит хоёрын амьдрал чинь бараг юм биш үү гэд. Бит хоёрын амьдрал ер нь л айгүй хурдан өрнөсөн. Тэгээ би ерөнхийдөө урд нь их амар нөгөө нэг нөхөртөөгөө яаж танилцсан ч юм уу энэ төр гэж ярьж байгаагүй. Тэгээд одоо тэгээ энэ бичлэгээрээ ингээд ярих гэж бодлоо. За тэгээд маань нөхөр бит хоёр 14 онд танилцчихсан. Одоос яг 10 жилийн өмнө 14 оны 7 сард. Тэгээд бит хоёрын сая 10 жилийн ер нь бол сая 7 сард болсон. Тэгээд бит хоёр одоо манай том хүү сая 9 хүрсэн. Тэгэхээр бит хоёр анх амар юм сонин учирлаар гинт учирсан хоёр хүн. Тэгээд нэгээ амар урт удаан хугацаанд таньж мэдээгүй. Ер нь бол яг үр хүүхдтэй болоод амьдралынхаа явцад нэгээ таньж мэдж байгаа. Тэгээд яг тэр нэвтрүүлэгтэй адилхан хэсэггүй хугацаанд нэг хальт мэдэж авчаад ингээд цаашдаа бас нэр гэрлэх дээрээ тулаад хамт амьдрах ингээд шийдлийг гаргаж болдог шүү гэсэн нэг санааг би бас яг өөрийнхөө амьдрал дээр туулсан байгаа хгүй. Тэгээ би нөхөртөө анх ийм амар инээдтэй сонио учирлаар танилцаад нэг юм андуурсан мессежнээс болоод хоёлаа. Тэгээд 7 хоног мессежээр харьцаж чадлж агаад тэгэнгүүтээ дараа нь уулзаад тэгээд тэр уулзсан өдрөө би нөхрийнхөө яг яасныг би сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ би нөхөртөө анх уулзсан өдрөө нөхөртөө бүр ингээд бүр 100% бүр шууд дурлсан. Тэгвэр ингээд миний зүрх бүр дэлбэрэх шахам тэгж нөхөртөө дурлсан. Тэгээд мэдээж ингээд нөгөө 10 жил хамт амьдрахад одоо нөгөө янз бүрийн
асуудал гарч ирж мэдээд хосууд хоорондын харилцаанд хэрүүл эсвэл ямар нэгэн үйл ойлголцол байхгүй байх гэж байхгүй. Тэгээд би болохоор тэр хугацаанд яадаг вэ гэхээр яг анх нөхөртөө дурлаад миний зүрх яаж цохилж исэн яг би тэр мэдрэмжийг буцаага санахыг хүсдэг. Дандаа би муудах үедээ мэдээж чинь нэг гомдох үг хэлнэ, надаас ч гэсэн муухай ашиг гарна, тэрнээс ч гэсэн муухай ашиг гарна. Мэдээж дөрөв хүүхэд төрүүлчихэд муухай ашиг гарахгүй байна гэж эмэгтэй хүн бас юу ч байх уу. Тэгээд ямар сандаа тэрийг үзчихээд би амар догтлсон. Ер нь бол анх уулзсан өдрөөс хойш бид хоёр баг шууд үерхлийн харьцаанд шилжсэн. Нэг нэгэндээ амар татагдаад тэгээд бид хоёр уулзаад 2 сарын дараа гэхэд би жирэмсэн болсон байсан. Одоо ингэж ярихаар ингээд мэдгүй зарим хүмүүс нь янз бүрээр бодхол ах. Гэхдээ энэ бол миний амьдрал. Зарим нь бол юу гэдэг чинь ихэнх хүмүүс ч нэг одоо уул хүнийг ингээ хамт амьдарч иж таньж мэддэг гэдэг шүү дээ. Гэхдээ бит хоёрын хувьд бол нөгөө тэгэх боломж байгаагүй. Амьдрал бит хоёрыг зүгээр дуутцсан. Тавтай морил. Амьдрал тавтай морил гэдэг. Тэгээд мэдээж анх хүүхдтэй олчоод танилцаад удаагүйнээсээ хүүхдтэй олчоод би мэдээж нэлийн паникцсан. Өөрийгөө тестээр үзээд жирэмсэн болсноо мэдчихээд ер нь бол би энэ хүнтэй яг ярих уу, ярихгүй юу гэдэг ч юм уу амар их эргэлзээд тэгээ маань нөхөр намайг утсаа авахгүйсэн чинь яага авахгүй байгаа гэд. Ер нь бол маань нөхөр намайг өөрөө жирэмсэн болцсны маань мэдсэн байсан л чи бараг жирэмсэн болсон юм шүү гэл. Яаж мэдсэн бүү мэд. Ер нь бол манай нөхөр намайг жирэмсэн болох тоолонд байна надаас төрүүлээд мэдсэн байдаг. Жирэмсэн болсон байна гэд. Тэгээ би болохоор үгүй гэд гүрийгээд ахаар нэрэл дараа нь жирэмсэн болсон байдаг байхгүй. Тэгээ манай нөхөр намайг жирэмсэн болсон гэдэг. Тэгээд тэр байтугай бүр өөрөө надад тест авч өгсөн манай нөхөр. Би чинь юу аптик руу орж тест авахаасаа хичээд санаа зовоод авч чадахгүй байхад манай нөхөр надад авч өгч ирсэн. Тэгээ ямар сандаа хоёлаа ингээд яана инэ гэдэг. Тэгээ би чинь нөгөө тэр үед өөрийгөө хүүхэдтэй болох болоогүй байгаа гэж бодож исэн чинь гинт хүүхэдтэй болчихоор мэдээж амар шоконд орсон. Өөртөө гайхаад паниктаад бүр одоо яана гэл хамаг амьдрал ингээд нүдний өмнөр зураг гэдэг шиг санагдаа. Тэгээ би хамгийн түрүүнд ээжтэй яаж хэлэх вэ гэж бодоо. Манай ээж яг нөгөө нэг тэр үйл явцыг яаж хүлээж авах бол гэдэг. Гэтэ ингээд нэг тэгсэн ч гэсэн тэгэж айцтай байсан ч гэсэн нөгөө бит хоёр одоо нэг хүүхэдтэй болсон байгаа шүү дээ. Тэгээд бит хоёр өөрсдөө гоёор хүлээж авсан учраас нэг дараагийн шатлалаас нэг бол айгаагүй л дээ. Тэгээд ямар ч байсан хоёулаа окей гаргая тэгэл за хоёулаа ингээл хамт баг амьдрий гэд. Тэгээд анх нөхөртөөгөө нийлж исэн. Тэгээд ингээд удаагүй байхдаа хүн ингээд гэрлэх хэмжээний харьцаанд бас зарим нь хүрч болдог. Зарим нь бол мэдээж урт хугацааны харилцаанаас одоо нөгөө тэр хүнтэй цаашдаа амьдрах уу амьдрахгүй юу гэдгээ шийддэг хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ. Гэхдээ би бол тийм хүн биш байсан юм шиг байна лээ. Тэг ямар ч байсан одоо нөхөртөөгөө ингээд өдөө ингээд 4 хүүхдийн хөөрхөн аав ээжүүд болцсон байгаа да. Маш их баяртай байдаг. За тэгээд бид хоёрын нэг танилцсан нэг юм жижигхэн түүх байна. Гэтэ энэ бол ингээд зүгээр нэг ингээ амар хураангуулсан байгаа шүү дээ. Тэгээд тэр дунд ч юм болохоор мэдээж нэлээд гой үйл явдал болно. Тэгээд мэдээж 10 жилийн амьдрал гэдэг бол нэг богино хугацаа гэж бол хэлэхгүй. Тэгээд одоо бол ингээ баг хөтлөрсөнд алхаа гიშгээ баг ингээ амсгаад нүртэл яг яаж юу хүсэж ийн гэдгийг баг мэддэг болчихсон. Тийм гэр бүл байна. Тэгээд та нарт маань бичлэг маань таалагдах юм бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд цаашдаа илүү сонирхолтой бичлэг оруулж авах болно. Миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.